Ангийнхаа хамгийн муу зурдаг байсан залуу хэрхэн Монголын хамгийн анхны амжилттай онлайн комикийг бүтээж мянган уншигчтай болсон төгтөө хамтдаа танилцгаая. Жамбал соноо намайг Жамбалцрын гэдэг хамбагийн зохиогч байна. Тэрээр хамгийн анх дизайны програм дээр ажиллах анхан шатны ойлголтгүй, дижиталаар зураг зурж үзээгүй 17 настай 10 жилийн сурч байхдаа Iconic гэх комик болон анимашн үйлдвэрлэлийн компани дээр дадлагчаар ирж байж анхандаа ур чадвар сул учраас ном зохиос илүү тус хүрч чаддаггүй бусад уран бүтээлчдийг харж суухаас хэтэрдэггүй нэгэн байж. Гэхдээ тасралтгүй хичээж хөдөлмөрсний үр дүнд тодорхой хугацааны дараа комик зурж, будаж, цаашлаад найруулга болон зохиол дээр ажилладаг болон хөгжсөн байна. Ингэж явсаар 18 наснда хандгай комикийн санаа гаргаж, ажлынхаа хажуугаар дөрүүдэн бүтээж, зохиолоо бичиж эхэлжээ. 4 жилийн дотор өөрийн санаачилж гаргасан энэхүү комик нь мянган уншигчтай болж, Монголын хамгийн том хөгжмийн фестивалуудын нэг бол XMF-ийн нүүр царай болж, салбар бүрийн топ гэсэн компаниудтай хамтран ажиллаж, хувцас, хүнс, тоглоом хэмжлэн төрөл бүрийн нэрийн бүтээгдэхүүнүүдэд гаргажээ. Үүгээр зогсохгүй бүрэн хэмжээний анимашнд болж олон улсын зах зээлд хүчүүцгээр төлөвлөж байна. Жамбал Цэрэн өөрийн комикороо дамжуулан залуучуудад зөвхөн хөнгөн уншигнууд бус үе тэнгийн дээрхлэл, бэлгийн боловсрол гэх мэтчлэн нийгмийн асуудлуудыг хүндсэн зохиолуудаа бэлтгэн өргөдөг. Анх 10 жилдээ Marvel-ийн фэн болсон. Тэгээд комиксуудыг уншдаг байжгаад өстөө өөрөө комик хийхээр шийдсэн. Тэгээд анх комик хийхэд найруулга, зураг, тэгээд зохиомж гээл амар олон зүйлийн нэг юм чаддгүй. Тэгээд яг яхаа мэдгүй байх үед чиглүүлэх багш хамт олон байна гэдэг бол хамгийн гайхалтай зүйл юм байлээ. Сонирхолтой. Түүний суралцаж, дадлagчиж байсан Iconic байгууллага анх удаага нээлттэйгээр дадлagчиж хөтөлбөр зарлаж байгаа юм байна. Хөтөлбөрт хамрагдсанаар таныг шаардлагатай бүх зүйлээр дэмжиж, магадгүй ирээдүйд яг л хандгаас шиг өөрийн гэсэн комиктэй, анимашнтэй, магадгүй бүр нэрийн бүтээгдэхүүнтэй болох боломжийг олгож байна. Хэрвээ та энэхүү дадлagчиж хөтөлбөрт хамрахыг хүсвэл бол Bio эсвэл тайлбар дээр байх линкээр зочилж материалаа илгээгээрэй. Norvus Stories-ийн 2 дахь үлрэл дугаар 1 байлаа. Дараа дараагийн гайхалтай төвүүдээр удахгүй уулзцгаая.